1970 он хүртэл криптограф нь тэгш хэмт түлхүүр дээр тулгуурлагддаг байлаа. Өөрөөр хэлэх юм бол илгээгч мэдээлэл нь тусгай түлхүүр ашиглан нууцлаад илгээхэд хүлээн авагч нь мөн адил түлхүүр хэрэглэн тайлдаг байлаа. Үүнийг мэдээллийн тусгай түлхүүрээр шифр мэдээлэлд хувиргалт гэж нэрлэж болно. Шифрлэгдсэн мэдээллийг тайлахад өмнөх түлхүүрийн ашиглан буцаах хувиргалтыг хийнэ. Алис болон Боб аюулгүй байдлыг хангахын тулд тэд эхлээд ижил түлхүүртэй болох хэрэгтэй. Гэвч тэр хоёр биечлэн уулзаж чадаагүй бол энэ биелэх боломж байхгүй. Эсвэл Див Гельманы нууц үг солилцох аргын дагуу хоорондоо нийтийн сүлжээгээр холбогдсон түлхүүр үгтэй болж болно. Алис нэмээд өөр хүнтэй харилцах шаардлага гарвал магадгүй тэр олон харилцагчтай бол хүн бүртээ өөр түлхүүр солилцох хэрэгтэй болно. Тэр бүх түлхүүрийн учрыг олж илгээсэн мэдээлэл бүртээ ажиллах ёстой болно. Илүү хялбар арга бий болов. 1970 онд Английн инженер, математикч Джеймс Эллис нээлттэйгээр нууцлах санааг олсон юм. Энэ нь тун энгийн боловч маш ухаалаг санаан дээр үндэслэгдсэн. Түгжих болон онгойлгох нь харилцан эсрэг үйлдэл билээ. Алис цоожоо худалдаж аваад түүнийг онгойлгон Бобод онгорхой цоожийг илгээж түлхүүрийн өөртөө үлдээн. Боб уг цоожоор мэдээллийг түгжин Алист буцаан илгээн. Энэ түлхүүр солилцох хэрэггүй. Алис харилцах хүн бүрийн тоогоор цоожийг олшруулна. Түүнийг дэлхийн хаанч байж болох мэдээлэл авах хүндэн илгээн. Одоо тэр ганц л түлхүүртэй байхад болно. Алис үүнийг хэрхэн ажиллах санааг олсон боловч математик шийдлийг олоогүй байна. Түлхүүрийг нууцлах болон тайлах гэсэн хоёр хэсэгт хуваана. Нууцлахад ашиглагдсан үйлдэлийг буцаах буюу урвуу үйлдэлийг тайлах түлхүүрт мөн хэрэглэнэ. Буцаах түлхүүрийг хэрхэн ашиглахыг төсөөлөхийн тулд өнгө хөлөх энгийн жишээг авъя. Ямагт мэдээлэл хулгайлахаар чих тавьж байдаг Ивд мэдэгдэхгүйгээр Боб ямар нэгэн өнгийг Алис руу хэрхэн илгээж болох вэ? Ямар нэгэн өнгийг буцааж гаргахад нэмэх өнгийг тааламжид өнгө гий. Түүнийг нэмэхэд өгсөн цагаан өнгө гарах ба энэ нь анхны өнгөний нөлөөг буцааж байна. Нэг чиглэлт функц ашиглан өнгүүдийг холин өөр өнгө гарган авах нь хялбар хурдан хийгдэх боловч буцааж өнгүүдийг ялгах нь хэцүү байдаг. Алис эхлээд санамсаргүй өнгө сонгон өөрийн түлхүүрийг гаргана. Тухайлбал улаан өнгөөр. Дараа нь Алис нууц өнгөний машинаар улаан өнгө дээр нэмэх өнгийг олно. Түүнийг өөр хэн ч мэдэхгүй. Одоо гаргасан цайвар хөх өнгийг нээлттэй түлхүүрээр авч Бобод илгээнэ. Боб харин нууц өнгө шарыг Алисэд илгээхийг хүсэж байгаагүй. Тэр өөрийн нээлттэй өнгийг нэмээд гарсан холимог өнгийг Алисэд илгээнэ. Алис хүлээж авсан өнгө дээрэн өөрийн өнгийг нэмж хутгана. Түүнийг буцаах үйлдэлээр Бобын нууц өнгө гарч ирнэ. Ив Алисийн нууц өнгийг мэдэхгүй тул Бобын шар өнгийг олоход түүнд хэцүү байна. Энэ бол бидний хийх зүйл. Гэхдээ үүнийг хэрэглэхийн тулд математик шийдэл хэрэгтэй.